Хэдэн хүүхэдтэй вэ та? 3 хүүхэдтэй. Танай хүүхдэд ер нь яг ямар хөө одоо хүсэл сонирхолтой шиг байна? Ер нь юуг нь одоо дэмжиж та хүүхдүүдэд илүү хөгжүүлэхэд анхаардаг вэ? Ер нь бол яг дэд сайдынхаа ажлыг өгөөд бол гэр бүлдээ илүү их цаг гаргах болцоотой болсон. Илүү хүүхдүүдэд цаг гаргах болцоотой болсон. Би чи хүүхдүүдэд сургуульд нь манай хүүхдүүд чи бүгд дугууланд явдаг. Тэгээ бүгд хөгжимд сонирхолтой. Тэгэл ер цаг наргүй дугууланд одоо явдаг. Ер нь бол яг гуруула хөгжим их дуртай. Энэ сонголтыг та өөрөө чиглүүлвэсэр хүүхдүүдийн хүсэл сонирхол байв уу? Манай одоо том 5 настайгаас хүүхдийн ордны Йоочонгийн дугууланд явсан. Үндэсний хөгжим тийм. Тэгээ үндэсний хөгжмөр язгуур урлагаар одоо ихтэй явах хэрэгтэй би бол их баярлаж талархаж явдаг. Тэгээд тэрнийхээ өөрөө үр шимээр аав ээжээсээ бас нэг ч одоо төгрөгийн зардал байхгүйгээр Японд 3 удаа тоглолт хийж ирсэн. Америкийн нэгдсэн улсад Вашингтонд одоо Capitol Hill конгрессийн ордонд бас үндэснийхээ язгуур урлагийг сурталчлаад бас эндээ шалгараад тэнд бас тоглолт хийжсэн. Тухайд 23 сенатын гишүүн бас үдчихсэн гэдэг юм байлаа. Тэрүүгээр нь бас би их бахархдаг шүү дээ охинороо тий. Одоо манай дунд хүү төгөлдөр хуур тоглодог. Би бол нэг дунд хүүгээ бол яг төгөлдөр хуур гэж бол бодож байгаагүй зүгээр гурвуулангийн л ардын хөгжмөр ер нь л тий. Үндэснийхээ язгуур урлагаар одоо гэр бүлийн баг хамтлаг байгуулчих гэдэг шүү дээ. Ер нь санаа нь бол тий. Тэгээд ээж нь төгөлдөр хуур илүү яа. Тэгээ би нэг сайн дэмжихгүй байсан чинь тэгвэл би юу яана. Би цалингаасаа мөнгө өмтлүүлж хүүхдээ ямар ч байсан л төгөлдөр хурд харуулдаг болно гэж ээж нь зүтгэсэн. Одоо тэгэл тэгдэг шүү дээ. Харж байна чи би зөв байсан байгаа эцтэй гэл. Хөөхөнд дарддаг болоод эренгүүтэн тэгдэг. Баг нь бол морин уур хөгжим тоглолдог. Морин уур хөгжим дарах сой тогтоолд би нөлөөлдөг гэж боддог. Саяхан 2000 өнгөрсөн оны 12 сард Камбож улсад болсон ой тогтоолтын дэлхийн аварга болсон шүү дээ 4000 хүүхэд болсон. Тэгээ Монгол улсын хүүхдийн шигшээ баг алтан медаль тэргүүн баригдсан. Дийлийнх нь одоо алтан медаль авсан. Тэрэнд бас манай баг хуу бас оролцоод бас алтан медаль аваад ирсэн. Тэгэл одоо урамшаал улам л одоо хөгжүүлэх гээл байгаа шүү дээ. Би бол ер нь хүүхдүүдэд ямар нэгэн мэрэгжлийг ийм мэрэгжилтэй болоорой, тийм мэрэгжилтэй болоорой гэж биелав чиглүүлэхгүй. Манай гэр бүлийн үнж одоо чиглүүлэхгүй. Өөрөө өөрсдөө сонголтыг хийгээл явна. Гурвуулаа хөгжмийн сонирхолтой гэхэлэр урлагийн чиглэл рүү хүмүүс болох гэдэг нь энэ эсвэл зүгээр нөгөө нэг хүсэл сонирхлынх нь нэг хэсэг нь байна уу? Гэхдээ ерөөсөө урлаг гэдэг бол урлаг гоо зүү, гоо сайхны мэдрэмж гэдэг бол бүх хүнд байх хэрэгтэй. Зайлшгүй. Бүр зайлшгүй. Урлагийн одоо мэдрэмжтэй байна гэдэг бол ер нь альва зүйлд бас те гоо сайхны, гоо зүүн одоо тийм мэдрэмж одоо хүн болгонд байх хэрэгтэй. Ийм одоо хөлдөө төмс шиг байж болохгүй шүү дээ. Хүн чи ер нь те ямар ч гоё аялгау сонсоод одоо сэтгэл хөдлөхгүй одоо байж тарахгүй шүү дээ. Тэгэхээр чи тийм гоё одоо зүйлийг одоо мэдэрдэг, мэддэг, ойлгодог.